төсвийн орлого тасрах юм эрсдэл бол үүссэн. Энэ олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад тийм ч учраас өнөөдөр бол сангийн сайдын зүгээс 5 дугаар сарын 31-ээр тендерын зарлагдаагүй эхлээгүй байсан бараг 500 гаруй бах одоо төсөл хөтөлбөрүүдийг зогсоож байна гэсэн үг. Тэгээ үүнээс бас тодорхой хэмнэлт бий болно. За мөн сул оронтоонуудыг цомгдох ажлуудыг хийж байна. За төрийн албанд бас зүтгэж байгаа төрийн албан хаагч нар яг хуулийнхаа дагуу цалингаа авч итэл үндэсний хороо зөвлөл гэдэг нэртэйгээр одоо энэ байгууллага байгуулад авж байгаа цалин нь одоо төрийн албан хаагчдаас өндөр байгаа нь өөрөө шудраг бус. Тийм учраас энэ 59 хороо үндэсний зөвлөлүүдээс 28 байнуудаа цалин өсөлт ажлын албатай байсан. Бусд нь бол зарим нь одоо урсгал зардлаар ажил гүйцэтгэх гэрээ ч юм уу хийгээ явдаг. Тэгэхээр бол одоо бол би засгийн газрын төвшөнд энийг цалин хөлс аваад ажиллаж байгаа 28 хороог бол татан буулгахыг төсвийн тодтолгоор оруулж ирнэ. Үүний эхлэл болгоод засгийн газрын бүт зөвлөлтгөөний хуулийн дээр яамгүй үндэсний хороотой 3 сайдыг одоо ажлын албыг нь бүрэн татан буулгаад зардлыг нь танаад чиг үүргээр нь холбогдох сайднарт нь шилжүүлж гин гэсэн үг. Тэгэхээр холбогдох бусад сайд нар одоо чинь 20 минутын хот гэхэд барилгын сайд өөрөө хариуцсан явна л гэсэн үг. Бомтын одоо сэргэлтийн үндэсний хороог нь бол сангийн сайд хариуцал явна л гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар төсвийн хэмнэлтүүдийг хийхийг бүт зөвлөлтгөөний хуулиар дагуулад шийдвэрлэж байна гэж та бүхэн ойлгож болно. Дээрэс нь өнөөдөр ерөнхий сайдын зүгээс за ер нь бол одоо газар хэлтсүүдийн орон тоог 7-оос илүү байхгүй. Одоо газрыг анхаарах. За дээрэс нь одоо яамны бүтэц орондоо бол жишээ нь 100-аас илүү одоо төрийн албан хаагч нар ажиллаж байгаа яам бол 7 газарт 100-аас бага байвал 5 газартаа ч гэдэм үү ийм одоо засгийн газар дээр ерөнхий сайдын зүгээс одоо чиглэлүүдийг өгсөнтэй холбогдуулаад засгийн газар бол бүтэцээ өөрчлөгч гэсэн үг яамдууд. Жишээ нь миний хувьд бол би одоо эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдоод бас энэ ажлыг манлайлж эхлүүлэх ёстой. Энэ утгаараа намайг бол анх очиход 28 дарга байсан манай яамд. Тэгэхээр би бол одоо бүтцийн шинжилгээ хийж байна. Тэгээ 28-ыг бол 18 болгож бууруулна. 10 даргаар цөөлнө. За дэрэгдээ бол хуультай үндэсний хөгжлийн хүрээлэн, төр хувийн түншлэлийн төв бүгдэнд нь 9% хэмнэлтүүдийг хийн. Дээрэс нь одоо 5 газартаа байсныг нь бүх энэ байгууллагуудыг 3 газартаа болгоод даргын тоог нь бууруулж байна. Тэгээ энэ бол бас манлайллууд. Дээрээс нь судалгааны алба энтергээд одоо хувийн хвшил хийх болцоотой газрууд ажлууд биш. Энийг бол шууд мэрэгжлийн холбоо хувийн хвшил шилжүүлээд газрыг нь буулгах чинь гэсэн үг. 2.3 их 80 төгрөгийн хэмнэлтийн төсвийг одоо өргөн барьнаагийн эхний байдлаар сангийн сайд бол танилцууллаа. 28 хороодыг татан буулгачаар жишээлбэл хичнээн төгрөг хэмнэгдэх боломж байна. Одоо яг тэр наривчсан задаргааг бол сангийн сайд илүү мэдээлэх ёстой баг. Зүгээр юу гэж үзэж байна вөхөр 2.3 их 80 бол нүүрсний үнийг их өөдрөгөр төсөлсөн үн шүү. Нүүрсний үн бол дэлхийн зах зээл дээр хэлбэлцэлтэй байна. Одоо гайлаас авж байгаа сүүлийн статистикийн мэдээлэлээр бол өнөөдөр $71, 70 орчим доллар байна штэ. Яг дундаж нь. Бид бол нүүрсний бие тоон хэмжээг бол жилд 85 сая тонн байна гэж зорж байна. Тоон хэмжээг нэмэгдүүлэхэд мэдээж одоо бомтуудаа одоо дэмжих, тэгээ гарцуудаа сайжруулах, одоо энэ гашуун сухад гацмуудын хил холбоотын төмөр зам бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлуудыг хийж тэр 85 сая тонны бие тоон хэмжээг нэмэгдүүлнэ. Нүүрсний үн бол маш их хэлбэлцэлтэй байна. Тэгэхээр далаар утгад бол бид нар бараг 3.3 их 80-ыг хэмнэх шаардлага бол үүсэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхдээ эдийн засгийн энэ одоо сорилтуудыг ард түмний нуурын дээр үүрүүлэхгүй тулд бид нэг тийм тэтгэвэр тэтгэмж рүү эсвэл одоо хүүхдийн мөнгө рүү бусад одоо ард иргэдэд хүрдэг энэ үйлчилгээнүүд рүү гард өрөхгүйгээр дарга нарын тоог нэмэгдүүлэх, чиг үүргийн шинжилгээг оновчлох, дээрээс нь одоо өнөөдөр шиг нэг 500 гаруй төсөл хөтөлбөр зогсож байгаатай адилхан нөгөө гадаад дотоод томилтууд, судалгааны зардлууд, хэвлэл мэдээллийн зардлууд, дээрээс нь нөгөө гадаад сурталчилгааны зардлууд, нөгөө олон төрлийн панел, форум, элдв янзын зардлуудыг бол бүгдийг танна. Тэгэхээр төр одоо бүсэж хангалж байна л гэсэн үг. Одоо 500 гаруй тэрбум төгрөгийн эргүүлэн татгаж байгаа төсөл хөтөлбөрүүд бол
дандаа эрүүл мэндийн салбар ч гэдэг юм уу те энэ нөгөө иргэдийн амьдрал шууд нөлөөлөх нэгний аралтай одоо тоног төхөөрөмж худалдаа авах энэ зарлууд эргээд татагдчихлаа. За тэгээ төсвийн тухай хууль хэмнэлтийн тухай хууль руу чигч чинь сайд нар бол тэгэхээр үнэхээр ингээд хугацааны хувьд энэ хуулийн залттай холбоотой асуудал байсан юм уу? Эсвэл энэ сайд нарын хариуцлагын асуудал уу? 5 сарын 31-ээс өмнө энэ чинь тендерээр зарлаад гэрээ хийх ёстой шүү дээ хуультай. 31 болвол автоматар шууд хууль хэрэгжээд тэр төслөө зогсдог. Одоо зарлагдаагүй тендер зарлагдаад ажил гүйцэтгэх гэрээ байгуулад энэ он дуусч эхэлнэ гэж байхгүй. Энэ одоо сайд нарын хариуцлагын асуудал шүү дээ. Тухайн сайд нар яагаад төсөвт нь мөнгө тавигдчихад байхад яагаад он гараад тендерээ зарлаад ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулад чиг үүргийг нь хариуцуулаад яваагүй. 5 сар болчихсон сайд нарт яаж хариуцлага тооцох вэ? Гэхдээ одоо энэ чинь шинээр томилогдсон сайд нар одоо анхаарах хэрэгтэй энэ ажилда. Яг энэний чинь хохирлыг иргэд амсах гэдэг юм л да. Жишээлбэл их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо томографи аппарат худалдаа авах зардал 60 тэрбум төгрөг дотор багтсан байсан бол эрүүл мэндийн яам энэ зардлаа эргүүлэн татуулж байна. Тэгэхээр яах вэ? Тэгээ одоо хуулиараа татуулна шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр энэ шаардлагатай санхүүжилтийг одоо шинээр томилогдсон сайд нар эх оны төсвийг 9 сарын 1-ээс өмнө өргөн мэдүүлэх ёстой бид нар. Тэгэхээр 9 сарын 1-ээс өмнө төсөвтөө тусгаад тэгээд их хурлаар оруулаад төсөө батлуул ер нь бол хамгийн сайн зүйл юу гэхээр төсөө хилцээд батлагдж байхад тендерийн сонгон шалруулалтын ажлын даалгаврыг боловсруулаад дуусдаг байхгүй. Тэгээд боловсруулаад зарлаад тэгээд нээлттэй сонгон шалралтанд компаниуд ороод ирнэ. Хуулийнхаа дагуу одоо үнийг нь харьцуулна. За тэгээд нэг нь шалгарлаа гэхэд айгүй бол одоо шалгарсан дахиад нэг гомдол гаргана. Шүүхийн процесс явна гэсээр хагаад эн чинь хугацаа айгүй хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр ер нь туршлагатай сайд нар бол тэн одоо ер нь төсөв батлагдж байхад л ажлын даалгавраа боловсруулаад тендерийнхаа хороог байгуулаад нээлтийн сонгон шалралтад зарлаа явуулдаг. Манай эдийн засгийн хөгжлийн яамнаас жишээлбэл эргүүлэн татагдж байгаа ийм зардлууд байгаа юу? Бид нар бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр эргээд харахад бол зураг төсвийн нэлээд олон ажил байх шиг байна. Зураг төсвөө. Тэгээ одоо жишээ нь зураг төсвөө чинь нэгдсэн зураг төсвүүд эдийн засгийн яам дээр тавигддаг. Тэгээ энэ бол одоо нэлээд хэд хэдэн зураг төсвүүд бол татагдж байна. Гэхдээ одоо төсвийн тодтголыг яг өргөн бариаг байна шүү дээ. Өнөөдөр бол бид нар тал бүрээс нь хилэлцсэн. Тэгэхээр яг тодтголыг өргөн барихад яг наривчлан мэдээлэлгүй бол буруу зүрөө одоо нөө эцлээгүй мэдээлэл дуулгах зохимжгүй. Зүгээр засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулийг өнөөдөр ерөнхийлөгчдөө зөвшөлдсөөр одоо ерөнхий сайд өргөн мэдүүлнэ. Үүнийг дагаад төсвийн тогтвортой байдлын хуулийн дээр нэг юм заалт байна. Юу вэ гэхээр төсвийн одоо хүрээний мэдээллийг баталснаас хойш 3 сарын дотор төсвийн тодтголыг өргөн мэдүүлэхийг хориглоно гэдэг заалт байгааз энэ өөрөө Монгол улсын ерөнхий сайдад олгосон нөгөө онцгой бүрийн эрх байна шүү дээ. Бүтцүүлэлтгүүнийхээ хуулийг ерөнхий сайд зөвшөөрөх их хурлд өргөн мэдүүлэх гэхээр 3 ороогоо буулгаад төсвийн дотроо зохицуулт хийх гэхээр хуулинд нь төсвийн хүрээ мэдүүлсэн ш 3 сар ихээр төсвийн хүрээ чинь 5 сарын 31-нд билүү батлагдсан байгаад байдаг. Тэгэхээр 8 сарын 31-ээс нааш өөрөө одоо бүтцээ багасгаад зарим одоо салбарын сайд нараа буулгаад төсвийн өсвийн шилжүүлэлт хийгээхээр ерөнхий сайд өөр ямар ч үйлдэл хийх болцоог болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхий сайдын онцгой бүрийн эрх учраас нөгөө 3 яамгүй сайдын төсвийн ерөнхийлөгчийн загшигч нарын хооронд төсвийн мөнгийг шилжүүлээд танах гэхээр ийм асуудал байгаа учраас төсвийн тогтвортой байдлын хуулийн дээр бид одоо засгийн газрын бүтцүүлэлтгүүний хууль өргөн мэдүүлэх тохиолдолд бол энэ заалтыг дагаж мөрдөхгүй ч гэдэг юм уу өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг бас өнгөрсөн засгийн газрын хурал дээр ярьсан. Өнөөдөр бол энэ бол өөрөө засгийн газрын хурлаар орохгүйгээр ерөнхий сайдын бүрийн эрх учраас бүтцүүлэлтгүүнийхээ хуулийг төсвийн тогтвортой байдлын хуулийн тэг 3 сар гэсэн заалтаар тодорхой өөрчлөлтийг барьж ийн гэж бодож. Яг тэр хэмнийг ихээр хэмнүүлэхгүй нэг гэсэн үг шүү дээ. Заалт нь саад болоод тэг 8 сарын 31-ний бид хүлээнэ гэвэл бид хугацаа байхгүй. Тэгэхээр ийм нэг гарц байна. Үүний дараа бид нэр төсвийн тодтголыг их хурлд өргөн мэдүүлнэ. Тэгэхдээ төсвийн тодтголоос санхүүжилт нэмэгдүүлэх тодтгол биш. Ерөөсөө хэмнэлт хийх тодтгол хасах, гол нь хасахтаа одоо наад шаардлагагүй зардлууд таньж болох, хэмнэж болох бүх зардлуудыг танах. Нэг нь тэр усын суудсан мөртлөө одоо хүртэл ажлын эхлээгүй зүйлийг одоо тавиад ч бид нар тийм хугацаа байхгүй. Яг бол эх оны төсвч 9 сарын 1-ээс өмнө өргөн мэдүүлэх байхгүй. Тэр төр бүсээ чангалыг одоо чиг үүргийнхаа давхартлыг арилгахыг үндэсний хороо зөвлөлүүдийн ажлыг зүгээр хайчиж байгаа биш. Тэр ажлуудыг сайд нарт нөгчнө. Одоо жишээ нь юу гэдгийг хүний эрхийн асуудал гэдэг авилгатай тэмцэх үндэсний хороо гэж тэгэхэд тэр чинь хууль зүйн амраг бол очиж ирсэн. Хууль зүйн сайд энийгээ хийгээрээ. За одоо тэр гендерийн асуудлыг
одоо ерөнхий сайд нь хийгээрэй гэж хуваарлж байна. Би өргөн барьж авах үед анх бол төрийн албан агчнаа 3500-аар нэмэгдүүлэх ийм төсөв орж ирээд ерөнхийлөгчийн хоригтой тулаад 1200 одоо төрийн албан агчаар нэмэгдүүлэх ийм төсвийг бол суулгасан байдаг юм лээ. Одоо тэгэнгүүт дахиад 14400 төрийн албан агчийг одоо цомгдохно гэдэг ийм мэдээлэл явчихаар эргээд энэ төрийн албанд чинь ажилтайгаа үрдэхийн тулд авилга өгөх гэдэг юм уу ийм асуудал гарах вэ? Нэг бол одоо төрийн албан агчдыг нэмэгдүүлнэ гэдэг, нэг бол одоо тоог нь цөөлнө гэдэг ийм эргээд нөгөө ард түмний Улсын эдийн засгийн яг би тэгэхэд томилогддог байсан. Улсын жилийн төлөвлөгөөг эдийн засгийн яам оруулж ирэхдээ эх жил 2026 онд төрийн албыг 9% хэмнэн тэгтээ шигүүргийн шинжилгээ хийгээд давхардлыг арилгасны үндсэн дээр гэж байгаа. А тэрнээс биш юу гэдгийг халтгааруулаад бүх газар 9% гээл жишээ нь онцгой байдалд тийм юм байхгүй шүү дээ. Тэгэхээр онцгой байдал гэдэг юм уу одоо эн чинь нөгөө төрийн албаны хаагч нар зайлшгүй шаардлагатай оронтой дутуу газар зөндөө шүү дээ. Тэгэхээр энийг чигүүргийн шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ дэр юун дээр бухимдал үүсээд байна гэхээр төрд ингээд зүтгээд ажиллаж байгаа одоо багш хэмж нэрэд одоо дээрэс нь энэ нийгэмдээ үйлчилж байгаа цагдаа онцгой байдал одоо энэ албан хаагч нар чинь ихтэйгүү цөөдөд байна шүү дээ. Одоо тэгтээ зарим төрийн тусгай албан хаагч нар дээр бол чиг үүргэн давхардаад байгаа тохиолдол байна гэд салбарын сайд болго өөрөө нөгөө чиг үүргийнхээ шинжилгээг хийж байна. Бусд нь дандаа өөр байхгүй. Юун дээр бухимдал үүсгэхээр үндэсний хороо гэж нэг юм байгуулад тэрэн дээр нь төрд олон жил ажилласан төрийн албан хаагч нараасаа өндөр цалин аваад байхаар энэ шудраг бус юм байна. Тэгэхээр ер нь яам болго өөрөө чигүүргийн шинжилгээгээ бүтцэн оруулж ирэхдээ салбар болго өөрийнхөө асуудал дээр кейс болгон дээр өөрөөр ярихгүй бол зүгээр бүгдийн 9% гээд ингээд сууна гэдэг бол энэ боломжгүй. Нөгөө талгаа 28 үндэсний хорооны яах вэ? За хэмжээний менежерүүдэд танахгүй энэ бол төрийн албаагчдын тоонд орохгүй төрийн өмчийн нөгөө бодлого зохицуулалтын ганцхан дараад хийж хэлээдсэн л да. Тэгэхээр төрийн өмчийн компани бүтээмж засаг ил тод байдлыг сайжруулах хуулийг хэлц хэсгийг дэмжсэн тий. Одоо хэрэглэхийн сайд байхдаа би хэлц хэсгийг дэмжүүлсэн. Энэ хуулийг батлах ёстой. Энэ хууль батлагдсанаар хүссэн хүсээгүй энэ хэмнэгдэнэ. Энэ хуулийг батлагдахыг хүлээхгүйгээр төрийн өмчийн хоороо хуралдаад бүтцийн шинжилгээ хийх ёстой. Бүтээмжийн менежер, хяналтын менежерүүдийг гэдэг ийм одоо статусыг болвол хэмнэе гэдэг ийм л бодлого барьж байгаа. Ерөнхий сайдын зүгээс ч гэсэн. Гэхдээ жишээ нь ажилдаа одоо ажлын байрны тодорхойлолтонд нийцсэн чиг үүргийн хувьд тухайн байгууллагад хэрэгцээтэй байгаа одоо хяналтын менежерүүдийн тэргсэн статусаар ажиллаж байгаа бас ажилтны албаагч нар байна шүү дээ. Үүнийг бүтцийн шинжилгээний хүрээнд одоо аль нэг газар хэлцээгээ дарга руу шилждэг юм уу? Тэ үнэхээр тэнцчихвэл ингээ явд юм уу? Энэ бол тэр дотор байгууллагын зохион байгуулалт. Ер нь бол бид нар танаа яам юу хэдэн орон тоотой вэ? Энэ бол бүх төвшөнд 9% хэмнэх чинь 28 газар хилцээний даргатай байна. Би 10 газар хилцээний даргыг буулгаад бүтцээ одоо засгаар оруулсан. Одоо 2.3-аас одоо төрийн албан агчдыг одоо ямар ч чигүүргийн дагуу ингээд хэмжгээр тийм өндөр хэмжээний одоо бас яг хэмнэлт гарна гэж бодохгүй. Гэхдээ сул оронтой их олон байна. Хамгийн гол нь энэ дээр одоо жин дардаг буюу нөгөө шаардлагагүй төсөл хөтөлбөрүүдээ одоо тухайлбал зогсоох чиглэлээр яаж ирнэ? Би бол мэдээж одоо төрдөө зүтгэж байгаа. За тэгээ төрийн албаны цалин бас тийм өндөр биш шүү дээ. Тэгээ ингээд төрдөө одоо ингээд зүтгэж байгаа төрийн албан хаагч нарыг ямар нэгэн байдлаар хэмнэлт нэрийн дор одоо эргэцүүн байдлын дордуулах буруу би нэг бол хамгаална. Зүгээр харин төрд олон жил ажиллаад ингээд зүтгэж яхад нь хажууд нь янз бүрийн хороо зөвлөл нэртэйгээр өөрөөс нь илүү цалин аваад байгаа. Энэ шудраг бус байдлыг л таслан зогсооё. Дээрээс нь нэг ажлыг 3-4 газар зэрэг хийдгээ болио. жишээлбэл таны одоо татан болгож байгаа 10 одоо энэ дарга нарын чинь ямар албан тушаалтай юм бол Тэгээ одоо чинь судалгааны чиглэлөөр бол заавал яам хийх хэрэггүй. Үйлчлэрээ мэрэгжлийн холбоотойгоо гэрэлэл явна үз. Энэ боломжтой шүү дээ. Тэгээ дээрээс нь одоо нэг ингээд нэг тийм зүгээр нэг мэрэгжилтээ хийх боломжтой. Одоо шинэ зөвшөөрлийн сангийн хилцс гэж хэрэгтэй юм уу? Тэ? Жишээ нь орон зай мэдээллийн хилцс гэж ингээд тусдаа хэрэгтэй юм уу? Энэ чинь нэг мэрэгжилтээ хийгээд л явах болцоод шүү дээ. Чиг үүргүүдийг огт хаяхгүй байхгүй юу? Хилцэд нь нэгтгээд тухайн асуудлыг заавал олон юм биш хоёр мэрэгжилтэн тэр асуудлыг хариуц авахд заавал нэг нь дарга болоод байх одоо шаардлага бас байна уу?